Сайн байцгаана уу? Өнөөдөр бол нэг онцгой өдөр. Бид өөрийн 4 цагт ирээд тэгээд баллон үзэхээр хөдөлж байна. Тэгсээ юу үзэж байгаа? Баллон үзэж байгаа юм аа. Бөмбөлөг үзэж байгаа. Ийм нохот. Хилээ гарсан нохол үзсэн би. Миний охин юу үзэж байгаа юм? Харин гоё юу үзэж байгаа лээ. Оо, дуу хоолой нааччихва. Дуу хоолой байхгүй болчих. За одоо ингээд цаг төгжирсэн байна. Өглөө 4:40 болж байна. Яасан миний хүн? Яасан? Харин төгжрэлтэй зогсоод байна. Үлээгээл энэ. 24 минутын дараа арчлаа заа. Би тийм замдуу яваад тийш явчихв. Энэ зөвхөн явдаг ганц зам л байгаа юм байна миний хоо. Энэ замаар л. За бид нэр одоо төгжирсээр л байна. Одоо 5:12 болж байна. 11 минутын дараа гисэн байна. Тэгтээ төгжирлэл бүрстэ. Амар олон учраас янз янзын машинууд ирсэн байна. Тэр цагдаагийн машинтай гэрлэл ер нь хаяулсан ш. Тэр араа нэг юм хаагаад зогссон байх юм. Халттай юм шүү хараа. За, өста бодолж яваад хэд гэж ирвэ? 5:38 гэж ирлээ. За, одоо тэгэл явна. За. Хөөхөө. Асуулт юм байна шүү дээ. Тэнд одоо дрон шоу болчих. Гин тагрын талбай байна шүү дээ. Нью Мексик. Манай можи төрийн талбай шүү дээ миний хаа. За ингээд хилээр ороод гарлаа. Одоо бид нэр ийшээгээ юу билетээ амшуулах гэж байна. За билетнүүдээ амшуулаад гараад ирлээ. Стадиум байна. Тийм байж тээ ямар гоё юм бэ? Ийм гоё. Энэ агарын бөмбөлөгний баяр нь 10 сарын эхний бямб гарагт эхлээд дараагийн ям гарагт дуустдаг. Тэгэхээр нийтдээ 10 өдөр дараалал өглөө бүр бөмбөлөг хөөрдөг юм лээ. Үүрийн нар мандахтай зэрэгцээд бөмбөлөг хөөрдөг учраас нь өглөө эрт бол агарын урсгал хамгийн тогтвортой бас салхи хамгийн намуухан байдаг юм байна. Тэгээд энэ үед бөмбөлөг илүү аюулгүй бас зөөлөн тогтвортой хөөрдөг болохоор өглөө илүү хөөрдөг юм байна л да. Миний хөө харж байна уу? Ихсээ. Гал байна уу? Үлийгээд байна уу? Өчтөр ээжний үг чиглэлээ ойлоо маргааш ойроос үзнэ гэсэн чинь чи өстө мундаг адил шүү дээ. Бидэд яг 6 цагт баллон фестагийн талбайд ирсэн чинь нар арай мандаагүй. Тэгээд жоохон зэрэг хүн байсан. Аль намгийн гоё юм чи? Бүгд гоё наа.
За газар дэлгэж тавьсан бөмбөлгөө сенсээр үлээлгээд тэгээд сенсээр үлээлгэх нь зөвхөн энэ бөмбөлгийн хэлбэрийг гаргахад нь зориулж байгаа юм лээ. Харин бөмбөлөг агаарт хөөрөх болохоор халуун агаар хэрэгтэй. Тэгээд халуун агаар буюу галыг ингэж асааснараа бөмбөлөг доторх агаарыг нь халаагаад тэг хөнгөн болгоод тэгээд хөөрөхөд бэлэн болж байгаа юм байна. Тэр ямар инээдтэй тэр хэлбэртэй бүр тийм хэрчж байгаа. Тэд очих уу? Тэнд очиж чарах. Тийш очиж за. Bagay тийм ээ. Хэдэн батлах вэ? Энэ дата бараг 500 батлах юм байна уу? Тэ. Ясэж гараас нь хөтлээ. За энэ босч ирж байна. Ойролцоогоор бараг 2025 онд 800 мянга гаруй зөөлч ирсэн гэсэн. Бага байна уу миний хүн? Юу вэ? Хүн биш үү? Тэндээс сенсээр үлээгээд байгаа юм. Аль. За харцгаая. Эрэнд хог бөөнөрөө. За тэгээ. Яа нөгөө хилээ гаргасан юм байна шүү дээ. Эргэсээ хилээ гаргацсан байна шүү. Чи харж байна уу? Хилээ яасан. Хилээ гаргасан нохоо гэдэг эзэн. Тэр нь Сонда бабу юу вэ? аль бабу? Цагаан. Харин тэр доороос хүн бабл асцсан юм болоо. Оо. Энэ сонирхолтой хэлбэртэй ивэл хүмүүсийг бүр амар хөгжөөх юм шүү. Тэ? Би бөмбөлийг аюу аюултай авах гэж боддог байсан. Гэхдээ ер нь бол маш аюулгүй юм байна. Нисхийн өмнө цаг агаар, салхины чиглэл, тэгээ температур бүгдийг шалгадаг гэсэн. Тэгээ дээрэс нь 3-4 нисдэг тэрэг ингээ тэнгэрт байнга эргэлдээд байж байгаа юм лээ. Аюулгүй байдлыг нь хянаж яадаг юм шиг санагдсан. Тэгээд нэг хөөрөхтэй болохоор дунджаар нэг 45 минутаас 1 цаг орчим болдог гэсэн. Тэгээ би нэг нисгэгчээс нь хүүхдүүд суучлах уу гэж асуусан чинь ер нь болно. Гэхдээ 5-аас 6 наснаас дээшээ багадаа өндрөөр нь хэмжих юм билээ. 120 см-аас дээшээ өндөртэй байвал сууж болно гэсэн том хүнтэй хамт. Энэ бөмбөлөг нь болохоор сагс нь өөр хэмжээтэй. Тэгээд 3-аас 12 хүний суудалтай юм билээ. Тэгэнгүүтээ төлбөр нь хэд вэ гэсэн чинь нэг хүний $300-аас $400 гэсэн шүү дээ. Худалдаа үнэхээр ихтэй бараг юу ч ажиллаулсан авахаар байна лээ дээ. Хоол, ундаа, кофе, амттан, бэлэг дурсгал гээл. За бараг жижиг хотын зах шиг л байна дөө. Энд бас тэр анхаас шатны тусламж гинэ. Хэмтэж бэрцсэн хүмүүс эндээс тусламж авах юм багтай хөөрхөн. За бид өглөөнийхөө арга хэмжээг дуусгаад тэгээд хөдөлсөн байгаа. Тэгээ гэрте байж агаад орой буцаж ирсэн. Цагаанаар бүгд ажилласан шүү. Тийм байна. Цагтаа нараад бүгдээрээ ажиллаж байгаа. Тийм байна. Баг юм. Амарлан тий? Тийм байна. Хойрхон болчих юм. Энэ өөр талбай гэж тий? Тийм байна. Бол өөр авсан юм шиг наа чараа өөр газар. Тийшээ өрөөл. Гэтэ чи хаатан байгаас тий? Өөр
замаар орж Өөр ирсэн. хоёлоо орж ирсэн замаар явах хэрэгтэй юм болов? Тийм Тийм байна. бэ. Чамаг хэлээд байна. Гэхдээ яг хуу тэнд очсон ч надад ч expire гэсэн гэх юм бол сэтгэлтэй. За энд зогсолт гэж. Бид ингээд юу хагаад очсон юм шүү. Тийм бэ. Өөрөө тэгцлээд байгаа. Энд тэгээд хамаагүй тавиулдаггүй яг нэг машин бол энд зогсно гэж юм те. Би энэ шонгид авах хэрэгтэй бол. Тийм бэ. За арани үдэж ханаад байна. Арани үдэж ямар болов? Цай. Манай хоёр ингээд уулан тэрэгнээс усан. Амар нартай байгаа мөртлөө салхитай энд сууж болдог юм. Суугаад ашаа бууж байгаа юм. Энийг наадам шиг юм болж байгаа юм шүү бараг. Циркс тоох юм. Тийм байна. Бид орсон түлхгээл Ой. хоёрагч дээрээс энэ нөгөө тэрэгцэртэй хүмүүсийн зөксөлөх бараг те. Гэтэ хэдүүлээ хамаагүй бага алхаж шүү. Хамаагүй. За энд ингээд юмаа шалгуулж байна. Галт зэвсэг мэвсэг юу вэ? Ой гэж хараа. Амар тухтай хаа тий. Гээ суугаал эргэн тойрнаараа. Чэстэ шүтгүү баба юм аа. Хари яда. За. Хари. Нарч авч байна. Аронго. Хай. За одоо чи штэ те. За одоо аронго ямар царай гаргах вэ гэхлээр та би чиний царайг хайж агаад одоо аронго уйлж байгаа царай гаргаарай. Яг аронгорай. гэж үгтэй юм. За тэгвэл одоо аронго ууралж байгаа царай гаргаж. Me manso yo sé perder como me duele eso Нойн. Хай. Чист амар гоё бүжиглсэн шүү дээ. Чин чамайг хараад бахархсан шүү. Гоё харагдчихсэн шүү дээ миний охин. Үнэхээр үзэсгэлэнтэй өөртөө ихтэй харагдчихсан. Чи дахиад бүжиглэмээр байсан уу? Хай. Нар жаргаж байна. Миний хөө. Ээжтэй үрээ дээр. Салхи ихтэй байсан болохоор бөмбөлийг ороод илгээгүй. Тэгэхээр ер нь баг оройн арга хэмжээнд нэлээд цөөхөн хүнтэй байсан. Шалгаж байна. Шалгаж юм байна. Тийм байна. Ер нь ямар ч үед шалгадаг юм бэ? Бөмбөлгөн дээр сүүн гэсэн юм уу? Орхоор шүү. За өглөө босоод бөмбөлөг хөрхийг хараад оройн дрон шоу. За тийм мөн салют буудлагыг харсан ч үнэхээр мартагдчихгүй өдөр байлаа. Манай хоёр хүүхэд ч гэсэн үнэхээр гоё байсан баха. Энэ бөмбөлөгийн баяр зөвхөн Америкт болдог баяр биш юм байна. Жишээлх юм бол Америк, тэгээ Япон, Канада, Швейцар, тэгээ хамгийн сүүлд нь Англи гэсэн улсууд зохион байгуулагдсан юм байна. За ингээд бидний бичлэг дууслаа. Лайк, дарж, subscribe хийгээд комент дээр та хаана ийм шоу үзмээр байгаагаа бичээрэй. Баярлалаа.